За hi guys, бүгдэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Хэдүүлээ өнөөдөр Японы Zen Philosophy-ийн 10 зарчмын талаар ярилцахад бэлэн болсон байна. Тэгээд бичлэг эхлэхээс өмнө лайк дараагүй бол лайка дараа, subscribe дараагүй бол subscribe дараарай. Хэдүүлээ 1000-аа болоход маш ойрцсон байна. 700-ууд бол завж гараа. 700-ууд бол хэдүүлээ 700-уудаа хэдүүлээ 700 болсон байна. Subscribe-ийн тоо 700 болсон байна. Тэгээд 1000 болгоцгоё. Тэгээд subscribe дараагүй subscribe дараарай. За бичлэгэнд орцгоё. За Zen Philosophy-ийн эхний зарчим өөрийгөө бусдад харьцуулах хэрэггүй. Хүн бүр өөрийн зам өрөөр явж цаг нь болохоор цэцгэлдэг. За надад ингэ санагдаад байгаа. Биднийг ингээд багаас нь үгийн хин нэгнтэй ингээ харьцуулаад өсгцэн. Ингээл аав ээжийн найзынх нь хүүхдүүдтэй бид нэг ингээл харьцуулагддаг тий. Аль эсвэл хамаатан садныхаа хүүхдүүдтэй харьцуулагддаг. Анги дээрээ бусад ангийн хүүхдүүдтэй багш нь харьцуулдаг, аль эсвэл сайн муу сурдаг, онц сурдаг, дунд сурдгаар ингээ хооронд нь харьцуулдаг. Ингээд багасаа л байнгын харьцуулалтын дунд төсөөд эргээд бид нэг ингээ том болохдоо өөрийгөө хин нэгнтэй заавал ингээ харьцуулах гэдэг юм шиг надад санагддаг. Тэгээд энэ нь өөрөө яагаад буруу юм бэ? Бид нар яагаад өөрийгөө бусад хүмүүстэй харьцуулахгүйгээр байх ёстой юм бэ гэдэг энгийн одоо ойлголт нь юм бэ гэвэл тэр хүн өөрийнхөө амьдралаар амьдарч байгаа, би ч гэсэн өөрийнхөө амьдралаар амьдарч байгаа. Цаг нь болохоор та ч гэсэн цэцгэлнэ. Тэгэхээр тэр зүйлсд ингээ анхаарлаа хандуулахад болоорой гэдэг санаа. За хоёр дахь зарчим. Тасралтын өсөж дэвжих тухай. Жижиг алхмаар том өөрчлөлтөнд хүрдэе. За маш энгийнээр хэлэх юм бол бид нар ингээд ямар нэг юм эхлүүлэхдээ ингээд эхний өдөр амар их хүчтэй эхлэв. Тэгэнгүүтээ ингээд дараагийн өдрүүдэд уруудаал яваад байна шүү дээ. Энэ нь өөрөө яг ингээд хөгжих, дэвших боломж нь бишээ. Хөгжиж дэвших хамгийн энгийн нууц нь юу юм бэ гэвэл өдөр болгон тогтмол ингээд хийх нь өөрөө амжилтын хамгийн том нууц. Одоо дасгал хөдөлгөөн дээр жишээ авах юм бол та гоё битээ болохыг хүсчихвэл өдөр болгон 30 минут хийх юм бол энэ нь өөрөө үр дүнтэй. Түүнээс биш та одоо нэг өдөр хийчихээл тэгэл 7 хоногоо яал дахиж хийвэл тэн дээр ямар ч өөрчлөлт гарахгүй маш энгийнээр хэлэх юм бол. За 3 дахь зарчим. Төгс бус байдлыг хүлээн зөвшөөрөө юу ч үрд бишээ бас бүрэн байх албагүй. Өөрийн болон бусдын өөсөвийг хүлээн зөвшөөрч төгс бус байдлаас төгс төгөлдрийг олж харж сураарай. За надад бас ингэ санагддаг. Ингээд бид нар ингээд төгс төгөлдөр зүйлийг хүсээд байдаг заяа. Бүх зүйлийг төгс хийх гэдэг ч юм уу. Аль эсвэл амьдралдаа ямар нэгэн төгс хүн гарч ирэхийг хүлээгээд байдаг. Одоо ингээд октод нь цагаан мөртэй амар царайлаг гүлгэрийн ханхуу ингээд ирэх юм шиг. Залуучууд нь ингээд өөрийг нь ойлгохдаг үнэхээр ухаантай, үсгэлэнтэй эмэгтэй амьдралд нь гарч ирэх юм шиг. Тэгмүүд хүн болгон төгс биш. Бүх зүйлс өөсөвтэй байдаг. Гэхдээ ингээд хазгай тавигдсан одоо вар хүртэл өөрөө үсгэлэнтэй харагддаг гэдэг одоо зөвлөл байдаг байхгүй. Тэрнтэй ижилхэн ингээд бид нар өөсөвийг нь олж харахаас илүүтэй тэр зүйлийн төгс төгөлдөр гоо сайхныг нь хэлээс нь олж харах хэрэгтэй. За энгийн зүгээр би яг энгийн нэг жишээ авъя. Та хамгийн сайн найзаа бодоорой. Хамгийн сайн найзсынхаа та юунд нь болж найзлсан бэ? Яагаад найзлсан бэ? Тэр хүн төгс төгөлдөр үнэхээр зөв өөгүй хүн үгүй шүү дээ. Сайнтай муутай удлаа ирнэ, энэ ч ирнэ. Бүтгүүл гараагаа заяа. Тэр хүнтэй та яагаад найзлсан бэ гэвэл тэр хүнийг та байгаагаар нь хүлээн зөвшөөрсөн. Тэр хүн ч гэсэн таныг хүлээн зөвшөөрсөн учраас ингээд үнэхээр сайн одоо нөхөрлөлийн харилцаа өнөөдөр хүртэл явж байгаа. Тийм. Тэгэхээр яг л энгийнээр хэлэх юм бол бусдыг хүлээн зөвшөөрөх тухай. За дөрөвдөх нь хүн нөхцөл байдалд орсон ч ёс суртахуун ихтгэл үнэмшлээ бүх худалдаа альва сэтгэл хөдлөлөөр бүх ханд ямар ч нөхцөл байдалд эсвэл хатуу жил шаргуу зүтгэлээ бүгээгээрээ. За маш ойлгомжтой. Би баг энийг тайлбарлаад байх хэрэггүй баха. За 6 хүлээн авч бас явуулцураа бүх зүйлийг хяналтандаа байлгах гэж бүх хүчил өөрчилж чадахгүй зүйлсийг тавьж явуулцураа. Ингээд та өөрийнхөө өөрчилж чадахгүй зүйлсэд ингээд стресстэй бухимдахгүйгээр тавьж явуулж сурах зан нуур амар хэрэгтэй. Яагаад вэ гэхээр одоо энэ юун дээр байдаг? Ад үзэгдэх зориг номон дээр яг ийм ишлэл байдаг байхгүй юу? Морийг та усуух газарт нь хөргөж өгч чадна. Гэхдээ морины усуух эсхийг морь өөрөө шийднэ. Тэгэхээр хин нэгэнтэй та харилцаж байхдаа хин нэг нь ингээд сайхан сэтгэл гаргаад ингээд гоё байж болно. Тэр хүн танд сайхан сэтгэл зөрүүлээд гарах уу альс хогийн зан гарах уу гэдэг нь тэр хүний сонголт. Энэ дээр та буруутгаад гоншгоноод байх шаардлагагүй. Би ч юм сайхан сэтгэл гаргаж байгаа чи надад муухай зан гаргалаа гэдэг шүү дээ хүмүүс.
тийм байхгүй. Тэгэхээр зүгээр л хөдөөн зөвшөөрөөд ингээд тавьж явуул ингээд ирж байгааг авах одоо тэр талаарх одоо зарчим. За би сая дутуу тайлбарласан гайг бах тий. Зарчим 7. Шүхари. За шав бэлэн болох үед багш бэлэн болдог. Шав бэлтгэгдсэн үед багш алга болдог. За ингээд энэ 7 дахь зарчим нөрөө дотроо 3 салж байгаа юм. Сурах одоо мэдэх 3 зарчим, 3 үе шат. За 8. Шүү. Энгийнээс эхлэн суралцах, даган дуурайх маягаар багшаас суралцах. Ер нь бол хүн ингээд ямар нэгэн зүйлийг дагаж дуурай сурдаг хүүхэд ч гэсэн ингээд аав ээжийнхээ хэлж байгаа үг хийж байгаа үйлдэлээс байнга ингээд суралцж идэв шүү дээ. Тэгэхээр бид нар бол цаанаасаа л ингээд ямар нэгэн дуурай суралцдаг хүмүүсээ. Тэгээд энэ дэлхий дээр байгаа бүтээлүүд бүх зүйлс ерөнхийдөө дандаа өнгөрсөн хуучин зүйлсээс ингээд санаа авч дуурайж ингээд гарчсан байдаг. За 9 дэх зарчим хаа. Сурснаа дадал болгож хэрэгжүүлж эхлэх. За нөгөө нэг даган дуурайж ингэж сурсан мэдлэгийг одоо амьдрал дээр одоо хэрэгжүүлж эхлэх нь байна. Дадлах хийх нь шүү дээ. За 10. Ри. Өөрийн арга барилд оруулж сурснаа шинчлэх, нөхцөл байдал тохируулан хөрвөх чадвараа олж авах. Тэгэхээр одоо нөгөө нэг ингээд дадлага туршлага хийгээд үтцсэн тэр мэдсэн зүйлсээ өөрийн болгож буюу өөрийн бишүүлж авах. Одоо тийм зарчим. За ингээд зэн философийн 10 зарчим ерөнхийдөө бол дуслаа. Энэ бичлэг танд таалагдсан гэж найдаж байна. Тэгээд таалагдсан бол лайк ба subscribe дараарай. 1k болоход хэдүүлээ ойрхон байх шүү. Одоо хэдүүлээ 700 дуудлаа. Яа би нэг хэлж чадахгүй. Өөрсөн 700 subscribe болсон байна. Тэгээд subscriberсэн 700 хүмүүстээ бүгдэнд баярлалаа. Хайртай шүү. Дараагийн бичлэгээр уулзлаа. Түр баяртай. 1k болцгоо.